энэ орон сууц залилан эсвэл энэтэй холбоотой асуудлаас болоод иргэд тохирж байгаа асуудал бол нийгмийн үзэгдэл болтлоо бас өргөцсөн. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх гээд бид өргөдлийн байнгын орон дээр түрүү 12 сараас хойш ингээ ажиллаж байгаа. Энэ асуудлыг гарч ирэхэд одоо салбарын сайдууд болоо энийг өстө таслан зогсоно хууль санаачлна гэж хэлжсэн боловч одоо 6 сарын 10 гэхэд альч яамдуудаас бол хууль орж ирээгүй. Тэгэхээр энийг бас тодорхой хэсгийг нь бас шийдчихийгээд ийм хууль оруулж ирж байгаа хувь одоо гişүү сайн зүрэг гişүү одоо санаачлаад орж ирж байгаад бол талархж байгаа. Ягаад гэвэл бидний хууль эрх зүйн орчин дутмаг хяналтын систем байхгүй задгаа явснаас болоод одоо олон 10,000 өрхүүд орон сууцндаа орж чадалгүй хохироод үлдсэн олон жил ингээд зөвхрөө явж байгаа асуудлууд байгаад байгаамаа. За тэгээ энэ асуудлыг яг хуу ингээд харахаар хууль эрх зүйн одоо шийдэл бол ингээд бүртгэлжүүл шийдъя гэдэг юм шийдэл орж ирж байгаа юм. Гэтэ эхний ээлжинд би нэг хідэн асуулт асуумаар байгаа. Нэгдүгээрт улсын бүртгэлийн тухай хуульд бол тэмдэглэгээ хийгээд нэг сантай болгоно гэж байгаа юм. Тэгээ энэ сан дээр ер нь энэ ямархуу мэдээллүүд орох вэ? Бидний 2-3 удаагийн хилцүүлэг дээр бол ерөөсөө энэ барилгын орон сууц барьж байгаа компаниудын тэр газрын зөвшөөрөлтэй мүү, барилгын зөвшөөрөлтэй мүү, хууль ёсны дагуу хийгдэж байгаа мүү гэдэг мэдээллүүд нь бүгдээрээ ил тод байх юм бол захиалж байгаа иргэдэн ч хүртэл тэндээс ороод би энэ одоо юу гэдэг энэ нэг сайхан А гэдэг газар орон сууцын захиалах хөх чинь энэ үнэхээр хууль ёсны юм уу, гүй юм уу, эсвэл залингийн шинжилгээ харахад их төхөн болно гэдэг асуудлыг хэлжсэн. Тэгэхээр энэ цахим сан мэдээллийн сангийн тухай ямар мэдээлэл орох вэ гэдгийг нэгдүгээрт асууя. За хоёрдугаарт энэ иргэний хуулинд өөрчлөлт оруулж орж ирсэн байна. Ер нь бол тодорхой хэмжээний урьдчилан бүртгэл хийгдэхээс нааш барилгын захиалга авч болохгүй гэдэг. Тэгээ энэ ийм ер нь олон улсад жишг байна уу? Эсвэл дээд шүүхээс энэ иргэний хууль дээр санал авсан болов уу гэдэг нэг тодруулах асуулт байна. За гуравдугаарт дагаж орж ирсэн үл хөдлөх хөрөнгийн татвартай холбоотой нэг хууль байгаа. Тэгээ татвартай холбоотой мэдээж яг уу энэ бүртгэлтэй холбоотой асуудлыг нь бол ойлгож байгаа. Гэтэл яг энэтэй үзэл баримталтай холбоогүй гэр хорооллын газрыг дахин төлөвлүүлэх барилгажуулах хүрээнд баригдсан барилга байгууламж бол эрчим хүчний хөөсөр бүхий байгалаг байгууламжийг үл хөдлөлийн төрөнгийн албан татвараас ашиглалтанд оруулах гэрчлэгээ олгосноос хойш эхний 5 жилд 100% хөнгөлнө гэсэн ийм заалт ороод ирж байгаа байхгүй юу. Би бол энэ хуулийн яг үзэл баримталтай энэ хамаагүй болов уу гэж харж байгаа. Яагаад ийм юм оруулж ирсэн бэ гэдэг энэ 3 асуултанд эхлээд хариулт авъя. За нэгдүгээрт ерөн зүгээр тодорхой хэмжээний яг процесс нь яаж явах чинь гэхээр барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгоход урьдчилан хаяг олох гэж байгаа. Одоо хаяг олгогддоггүй. Заавал улсын комисс ажилласны дараа хаяг олгогддог учраас барилгын компаниуд өөрийн үсгсэн хаяг буюу АБ блок гэдээ явчихж байгаа. За яг урьдчилан хаяг олгодохын гол зохицуулт нь тухайн барилга бол үндсэндээ газрын эрхийн зөрчилгүй. За халуун дулаанаар хангагдах техникийн боломжтой хот төлөвлөлтийн одоо төлөвлөгөөнд орсон гэж үзэж байгаа учраас одоо хаяг олгодох буюу хаалганы хаяг хүртэл олгодох юм. Өөрөөр хэлэх юм бол нэг орцтой 20 айлын орон сууц байвал 20 хаяг одоо хаяг олгодоод ирнэ. Яг энэ 20 хаяг дээр тодорхой тэр хаягны буюу барилга дээр бүхэлдээ эсвэл тодорхой тэр яг үл хөдлөх хөрөнгийн одоо бие даасан үл хөдлөх хөрөнгө болох хэмжээгээрээ ер нь аливаа банкны процент байна уу? Эсвэл хин нэг этгээд урьдчил захиалга өгөгдсөн байна уу гэдэг эрхийн төлөв энэ дэр гарч ирнэ. Эрхийн төлөв буюу за тэр хаалган дээр 9 тодыг захиаллаа гэхэд тэрийг сайн зураг захиалсангүй юу гэдэг мэдэгдэхгүй зүгээр захиалгатай банкны процент байгаа гэж энэ одоо мэдээллийг авсны үндсэн дээр захиалгын гэрээ өгөх үгүй юу, энэ орон сууцыг худалдаж авах үгүй юу гэдэг энэ асуудлаа иргэд маань бас гэрээ байгуулахдаа нэгтэлж болох юм аа. За бүртгэлийн одоо мэдээлэл дээр бол тодорхой бүртгэлийн суур мэдээллүүдийг мэдээллийн хүрээндээ яригдах зарим мэдээллүүдийг ил болгож байгаа. За дээрэс нь барилгын тухай хууль бол нийтийн мэдээллийн ил дод байдлын хуулиараа яг номжмиг гишүүний хэлж байгаа шиг газрын эрхийн мэдээлэл нээлттэй болно. Тухайн барилга дээр халуун дулааны хангагдах техникийн нөхцөл олгоцсон уу юу? Энэ нь одоо ямар шийдвэрүүдээр гарсан, энэ өөрчлөлт орсон уу гэдэг мэдээллүүд нь ил дод болно. За дээрх одоо бас эрхийн төлөв мэдээллүүд ил болох энэ болцоотой байдлаар орох юм аа. Тэгээд энэ одоо холбогдох дэд үтцийг барилгын болон хууль зүйн дотоод хэргийн асуудал эрхэлсэн захиргааны байгууллага энэ одоо иргэдийн мэдээлэл шалгаж болох мэдээллийн санг бүрдүүлэх асуудал байгаа. Суурь нь бол угаасаа улсын бүртгэлийн ерөнхий хуулиар бол тавигдсан. Энийг одоо зөвхөн сайжруулах тодорхой алхмууд хийгдэх ёстой гэж одоо харж байгаа. За хоёрдугаарт
орон сууцны энэ барилга дээр л одоо бид анхаарал тавиад зөвхөн дуусаагүй нийтийн зориулттай орон сууц гэж байгаа шүү. Бүх барилгыг одоо заавал улсын бүртгэл дуусаагүй байхад нь бүртгүүлэх гэж би шаардлага тавиагүй. Зөвхөн орон сууцны зориултаар тавьж байгаа энэ барилгуудыг бүртгүүлж иж дараа нь иргэдээс захиалга авах гэж байгаа. Бүртгүүлээгүй байж иж иргэдээс ингээд макет үзүүлж байгаад гэрээ хийж болохгүй шүү. Ямар нэгэн байдлаар улсын бүртгэл дуусаагүй барилгаар бүртгүүлж тусдаа гэрчлэгээ авах гэж байгаа. Гэрчлэгийг хоёр янз болгох гэж байгаа. Одоо үл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээнүүд дуусан дуусаагүйсаа үл хамааран үе гэрчлэгээ болгож байгааг дуусаагүй барилга дээр бол дэ гэрчлэгээ болгоё гэж байгаа. Ингийн бол гэрчлэгээнээс нь хараад хүртэл иргэд мэднэ дуусаагүй барилга байгаа юм байна гэд. Тэгэд ийм зүйл байгаа. За энэ дээр код тавьж болох уугүй юу гэдэг хилцүүлгийн явж саналууд ирсэн. Заавал барилгын 30% нь баригдсан байж захиалга авч гэдэг юм уу. Тэгэхээр энэ 30% өрснө үү 40% өрснө үү гэдээ ингэ явахаар бас л нэг төрийн байгууллагуудын хувийн бизнес дээр шантаж үүсгэх ийм зүйл болох учраас одоо энэ асуудлуудаа бас тодорхой хэмжээнд ерөнхийдөө явж байгаа практик нь тогтцсон засгийн газрын тогтоолын төвшөндөө дуусаагүй барилгыг бүртгэх ийм журмынхаа хүрээнд одоо шийдэж явж байгаа энэ практикаараа явах нь зүйтэй гэж одоо үзсэн. За ийм зүйл байгаа. За тэр үл хөдлөх хөрөнгийн албан татврын тухай хууль дээр за орж ирсэн. Нэгдүгээрт одоо яг уу энэ дуусаагүй барилгыг бүртгэж гэрчлэгээ болгож байгаа бол улсын комисд орох хугацаанд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх нь зүй ёсны хэрэг. Яг энэ дээр татвар тавигдаад маргаж явсаар хагаад сая хууль өргөн баригдах хугацаатай давхцаад улсын дэжүүхэн шийдвэр гараад татвар тавьж болохгүй мэнэ гэдэг шийдвэр гарсан. Гэхдээ энэ хуулиар ингээ баталгаажуулаад өгөн зүг байгаа. За хоёрдугаарт бас энэ орон сууцтай холбоотойгоор иргэдийн бас хохироод байгаа юм. Дахин төлөвлөлтөнд ороод байшингийн нураачаад нөгөө барилгаа барихгүй байгаад байдаг. Тэр барилгын нөгөө бүртгэл улсын комиссээр улсын бүртгэл төр байгаад байдаг байхгүй нөгөө барилга нь. Тийм учраас тэр дахин төлөвлөлтөнд ороо нураагаад шинээр барих хугацаанд нь бол татварт ногдуулж болохгүй шүү гэдэг тэр зүйлийг нь хэлж байгаа. Ийм байдлаар бас одоо үндсэндээ иргэдийнхээ эрх ашиг хамгаалж байна. Нэгэн дахин төлөвлөлтөнд ороо нурааж байгаа учраас тэр хугацаанд бол нураагаад шийдвэр гараад дахиад тэрийг улсын комисс хүлээж авах хугацаанд бол одоо татвар төлөхгүй. За яг гоо энэ эрчим хүчний их усруудыг бол дэмжих үүднээс иргэдийг орон сууцтай орон сууцны одоо энэ нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гол усур бол дид үтцийн асуудал байгаа. Энэ дид үтцийн хүртээмжийг нэмэгдүүлж ихтэй бас энэ одоо эрчим хүчний их усруудыг барьж явах хугацаанд бол бариад бас тодорхой хугацаанд нь татвараас одоо чөлөөлж болох юм а гэдэг л энэ бодлогын дэмжлэгээр бас уялдуулж бас бодсон юм зүйл байгаамаа. Үл хөдлөлийн татвар дээр яг уу тэр ашиглалтанд орсноос хойш биш үү? Гэрчлэгээ олгосноос бас 5 жил 100%-аар хөнгөлөн гэхээр таны ярьж байгаа юу хариулттай логик зөрчилдөөл юм л да. Энд чинь ашиглалтанд орсныхон дараа үл хөдлөх татварыг нь 5 жил хөнгөлөх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ барилгын компанид л ашигтай юм заалт байгаад байна. Хоёрдугаарт энэ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 31-2-д байгаа нөгөө заавал хийх бүртгэлд урьдчилан тэмдэглэгийг оруулж байгаа. Энэ хин энийг субъект нь хин очиж хийх юм бэ гэдэг дээр нэг тодруулаад хариу өгөөдгөөч. За дээр нь иргэний хуультай асуудал байна. Би иргэний хууль дээр орж байгаа өөрчлөлтийг харахаар нэгдүгээрт энэ захиалгын гэрээ байгуулахыг хориглох заалт бол гэрээний эрх зүйтэй холбоотой асуудал байхгүй юу? Хизээ яаж хийж болох вэ? Тэгэхээр энэ нөгөө улсын бүртгүүлэх эрхтэй холбоотой заалт бол биш байгаад байгаа. Тэгэхээр байршлын хувьд бас буруу байна гэж харж байна. Хоёрдугаар тэнцүү эрхтэй байх, төрүүлж бүртгүүлсэн эрх давуу байх ба нэг өдөр бүртгүүлсэн байх юм бол тэнцүү гэж үзнэ гэдэг. Тэгээ нэг өдөр бүртгүүлэх юм бол тэнцүү үл хөдлөх хөрөнгийн албан татврын тухай хууль дээр байгаа байхгүй юу? Ямар барилгуудыг чөлөөлдөг вэ гэхээр иргэдийн эхний 2 орон сууц болон чөлөөлдөг. Яг энүүтэй адилхан гэр ороолын газрыг дахин төлөвлөн барилгын хүрээнд баригдсан барилга байгууламж болон эрчим хүчний их усүр гэж байгаа шүү. Шинээр станц барьж байгаа. Энийг бодлогын хүрээнд дэмжиж энэ орон сууц бодлогыг л нийлүүлэлтийг дэмжиж гэж байгаа хгүй. Барилгын хүрээнд болсон үл хөдлөх хөрөнгийн албан татвараас ашиглалтанд оруулах гэрчлэгээ олгосноос хойш 5 жил чөлөөлөд өгөө л гэж байгаа. Энэ иргэд чинь бас тодорхой хэмжээнд энэ одоо өртгийг одоо бас бууруулж өгөөд бол дахин төлөвлөлтийг одоо дэмжиж оролцох нь бас одоо зөв юм аа л гэж үзэж байгаа. Тэгэхгүй иргэдэд одоо үндэ хэлгээд хаширцсан. Газраа өгөөд алдчихээн дахин төлөвлөөд нөгөө барилгын компани барьж өгдөггүй. За улсын комисд одоо орсноос хойш одоо гэрчлэгээ гардггүй юм тохиолдлууч ингэж байж байгаа. Тэгэхээр энийг л бодлогын хүрээнд энэ утаа үнээрээсээ салах орон сууцлах бодлогыг дэмжиж өгөх хүрээнд л энэ одоо үл хөдлөх. Тэг хин нөгөө тэр урьдчилан тэмдэглэгийг заавал хийнэ гэсэн байгаа. Хинд энэ үүрэг нь очих юм бэ? Хин очиж яг улсын бүртгэл дээр урьдчилан тэмдэглэгийг хийх үүргээ хүлээх вэ гэдгийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хууль дээр
заавал гэж оруулсан байгаа учраас асууя. Иргэний хууль дээр бол тэр тэнцүү ирэх гэж үзэхэд хасагдсан юм байна те. Энэ тараагцсан дээр юм байна, өмнө нь юм байна. Гэхдээ яг хуу 182-ийн 5 биш гэрээний эрхцүүдээр орох хэрэгтэй байсан заалт байна даа гэдгийг нь харж байна. Тэгэхээр үүрэг нөгөө хин дээр байхаас ахуулаад иргэд маань үнэхээр яг очиж бүртгүүлэх үү, нөгөө нотариатын баримтчиг нь яах уу маах уу гэдээ олон процессын асуудал байд юм билээ л дээ. Одоо энд ажлын хэсэгт бол яг энэ манай энэ үргэлжлэлийн байнгын орон дээр 2-3 удаа хилцүүлэг хийхэд байсан хүмүүс байна. Маш нарийн бас мэдээлэлтэй юун дээр очиод иргэдэд үнэхээр хүндрэл гараад байна гэдгийг мэдж байгаа хүмүүс байгаа. Намайг гүшүүн бас зөв өнцгөөс асуучлаа. Нэгдүгürt энэ гэрээ байгуулж байгаа учраас гэрээний одоо талууд энэ одоо нэхэмжлийн гэдэг юм уу тодорхой энэ гэрээнийг одоо хангах энэ шаардлагыг одоо бүртгүүлэх асуудал аль аль талд нь байгаа. Тэгэхдээ энэ хуулийн барилгын хуулиараа барилгын одоо барьж байгаа компани буюу энэ захиалга авч байгаа компанид өргөжүүлээд оруулсан байна. Иргэдээс захиалгаа авч ийм одоо гэрээ контракт байгуулж байгаа бол энийга улсын бүртгэлд бүртгүүлэх буюу мэдээлэл нийлүүлэх үүргийг нь одоо барилгын хуулиараа өргөжүүлж өгч байгаа. За натратаараа дамжуулаад бас энэ хийх боломжтой. Өөрөөр хэлбэл натратын тухай хуульд өмнө нь орсон өөрчлөлтөөр бол натрат бол нөгөө улсын бүртгэлийн байгууллагад мэдээлэл нийлүүлэгчээр орсон. Үнэхээр одоо иргэд маань тодорхой хэмжээний үйл хөрөнгөний холбоотой эрхүүд үүсгэж байгаа бол натратаар орох хууль эрх зүйн зохицуулт байгаа. Түүгээрээ натратаар оруулаад энэ одоо мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагад илгээх энэ одоо болцоо нь байгаа. Зүгээр дагаж мөрдөгч урмын нөгөө тогтоол байгаа. Энэгээрээ л нөгөө За энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Ер нь бол Монгол улсад орон сууц захиалгын залилан хвчлэн ямар хэлбэрээр яаж яваад байна, юунаас болоод байна гэдээ харах юм бол нэгдүгээр барилгын зөвшөөрөл янз бүрийн газрын зөвшөөрөл байхгүй, техникийн нөхцөл авахгүй байж байгаад урьдчилгаа аваад удаашрдаг асуудал байна. Нэг байрыг олон хүн худалдчихдаг. Банкнд бас процент тавьчихдаг асуудал байна. Компани өөрөө санхүүгийн чадахгүй болоод зогсчдаг асуудал байна. Урьдчилгаа мөнгө авсан мөртлөө тэрийг өөр төсөл рүү оруулцдаг, өөр юм зарцуулцдаг, барилгатаа оруулдаг асуудал байгаа. За мэдээж худал мэдээл төрөгдсөн сурталчилгаа хийж одоо ингэж иргэдийн тэр орон сууцтай болъё гэсэн хүсэл мөрөөдлийг мөрөөдөл дээр одоо дөрөөлөөд ашиг олох гэсэн юм хэсэг бүлэг хүмүүс ингээ бий болчиход байгаа байхгүй юу. Тэгээ эндийг ингээ харах юм бол ерөөсөө энэ баригдаж дуусаагүй байгаа үйл хөдлөх хөрөнгө буюу орон сууцны асуудлыг бүх эрсдлийг санхүүгийн байна уу, төрийн одоо тэр дэд бүтэц техникийн нөхцөл өх байна уу, энэ бүх эрсдлийг компанийн санхүүгийн ерөөсөө иргэдэд өрүүлчихэж байгаа байхгүй юу. Эрсдэл хуваарлтын онолоороо бид нар ерөөсөө зөвхөн иргэдэд энэ эрсдлийг өрүүлчихэж байгаа. Тэгээ энэ шийдэл яг юу байх вэ гэх юм бол энэ эрсдлийг л зөв хуваарлах, эрслээс урьдчилан сэргийлэх ажил. Тэгээ энэ эрсдлийг зөв хуваарлах, тэнцвэржүүлэх ажил бол ерөөсөө түрүүний хэлсэн дундын хяналт байх ёстой. Тэрийн зарим улсад барилгын компани борлуулалт хоёрыг салгадаг. Үйл хөдлөх агентаар хийдэг. Тэгжээж тэр агент өөрийн хариуцлагатай эрсдлийг үнэлээд иргэдэд энэ байх болох юм байна, мөнгөийг чинь оруулж болж байна гэдэг. Үгүй бол хоёр дахь нь бол банк санхүүгийн байгууллагаар дамжуулдаг. Банк санхүүгийн байгууллага угаасаа барилгын компанийг санхүүжүүлдэ явахад иргэдийн мөнгийг аваад энэ дээр нь яг хяналт тавьж явдаг. За эсвэл эскро дансаар авдаг тийм үү? Эскро дансаар аваад яг энэ мөнгө нь тэр барилгадаа орж ийнү гэдгийг бол бид нар хяналт холтомжтой. Тэгэхээр энэ мэт ийм санхүүгийн хөшүүрэг бол их хэрэгтэй байгаа. Тэгээ энэ хуулийн дээр бол яг одоогоор ийм санхүүгийн хөшүүрэг, дундын хяналтын асуудал орж ирээгүй байгаа. Бид нар бол энэ үргэлжлэлийн байнгын орон энэ асуудал дээр ажиллаад барилгын яамд, хууль зүйн яамд чиглэл өгсөн. Тэгээ одоогоор барилгын хуулийн шинжилсэн хариулгыг оруулж ирнэ гэдгийг хэлээд байгаа. Тэгээ энэ асуудлуудыг оруулж өгөөч гэдгийг бол хэлчихэд байгаа. Тэгэхээр тэр хууль ороод ирвэл уг нь бас ингээд бүхлээр нь хараад илүү сайн шийдэл болохоор байгаа. Сайн зураг нарын гишүүдийн оруулж ирж байгаа энэ хуулиар бол ядаж нэг байрыг олон хүнд ингээд давхар зарах асуудал бол одоо илүү мэдээлэл ингээд бий болсноор болох юм. Тэгээ цаашид бол тэр барилгын яамын тэр барилгын тухай хуулийн шинжилсэн хариулга дээр гэсэн нэг мэдээллийн сан иргэд өөрсдөө эрслээс урьдчилан сэргийлээд мэдээллийг харах энэ сан манг бол арай бас илүү өргөн хүрээний байдлаар хийх ёстой байгаад байгаа. Тэгэхээр энэ хууль мэдээж одоо цаашаа бид нар ямар ч тач нэг барилгыг 3-5 хүнд ингээд зэрэг зараад эсвэл банкны барьцаанд 50-га зараад мөнгө авчдаг байдлыг зогсоохын тулд бол явсан зураг. Гэтэ яг гол шийдэл бол ерөөсөө л энэ дундын хяналтын асуудал байгаад байгаа. Тэрийг банк санхүүгийн байгууллага байх юм уу, үйл хөдлөх хөрөнгийн агент байх юм уу, эскро данс байх юм уу, тэрийг бид нар одоо барилгын тэр хуулийн дээр илүү сайн тусгаж тал талаас нь одоо хилцээд энэ асуудлуудаа шийдэхгүй бол одоо иргэдийнхаа энэ олон жил сайхан орон сууцнд орчихсон гэсэн мөрөөдлийг ингээд байхгүй болгож байгаа асуудлыг л бол сайн шийдэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ хуулийг бол хилцээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.